Саяны харилцан ярианаас болохоор нэг юм үлдээд байгаа нь юу гэхээр миний нөгөө гол одоо асуух гээд байгаа санаа юу байсан гэхээр одоо жишээлбэл энэ онцгойгийн салбарт 1.2-ын их 80 төгрөгний одоо хөрөнгө оруулалт байхад бүхий л нутаг дэвсгэртэр хүртээмжтэй тэр иргэдийг аврах тэр нэгжүүдийг байгуулах боломжтой гэхэнгүүт би ойлгочихж байгаа байхгүй. За 1.2 их 80 дотор нь юу юм бэ гэдээ ингээд сортлоод ойлгочихж байгаа. Яг үүнтэй адилхан эрүүл мэндийн салбар дахь таны зориод байгаа засгийн газрын дэвшүүлээд байгаа тэр бодлогыг бүхэлд нь хатуу дэд бүтцийг нь тэр софтвертийн шийтгэхийн тулд ямар хэмжээний хөрөнгө оруулалт ямар хугацаанд хэрэгтэй юм бэ? Тэр дотроо одоо энэ биднээр орж ирж байгаа энэ хэлцэх асуудал чинь энэний одоо нөгөө симуляц гэж хэлээд байгаа нь хэдэн хувьд нь одоо энэ бол ажиллах юм аа. Цаашлаад бид үлдсэн жишээлбэл одоо юу гэдэг энэ хүний эрхийн асуудал учраас би асуудаг байхгүй да. Цаашлаад энэ асуудлыг бүрэн дүүрэн хангахын тулд тийм үү? Эргээд Монгол хүний таны хэлээд байгаачлаг тэр аварч болох нөхцөл байдалд хүний аймыг илүү яаж аврах вэ? Тэрэнд жишээлбэл ямар зохион байгуулалт, ямар бодлого, ямар хөрөнгө оруулалт, ямар дид бүтц хэрэгтэй вэ гэдгийг бид нар бүтэн зургаар нь ойлгох гэдэг. Тэгснээр яг уу гэхээр за орж ирж байгаа төслүүдийг дэмжиж явахаас гадна ер нь энэ том зургаараа бид нар чинь ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбартаа оруулахад за локкороо тэндээс хэдэн улсын төсвөлт хэдэн хувийн хвшилтэд хамтраад энэ нь олон улсын зээл тусламжаар ингээ явхад бол бид нар богино хугацаанд Монгол хүнийхээ одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг төр үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой вэ гэдгийг л ойлгох ёстой. Нөгөө талаас жирийн одоо иргэдэд за ингээд зээл тусламж аваалдаг хаашаа юунд үр дүн зарцуулагдаад байд юм бэ гэдэг. Гэхдээ яг нь эрүүл мэндийн салбар бол онцгой. Шууд одоо энэ үр дүн нь ингээд хүний амь нас эрүүл аюулгүй байдлаар хэмжигдэж байгаа учраас тэр энэ зүйлийг л нэгэнт байнгын хороогоор энэ хилцэгдэж байгаа учраас гэрээ гэхээс илүүтэйгээр том зургаараа энэ дүнгэл илэрхийлээсэй гэсэн ийм бодлоор би асуугаад байгаа юм. За